хүрсэн. 2017 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага өнөөдөр нийслэл даяар эхэллээ. Цэргийн албанд татагдах насны залуучуудын дийлэнх нь эрүүл мэндийн хувьд асуудалтай. За ихэвчлэн мэдрэл мэс засал зэрэг ямар нэгэн өвчний шалтгаанаар хасагддаг тул өнгөрсөн хавраас эхлэн цэргийн насны залуучуудын эрүүл мэндэд анхаарч эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулжээ. За ингэснээр цэргийн алба хаах насны залуучууд өмнөх жилүүдээс харьцангуй өвчлөл багтаа байгааг албаныхан хэлж байна. За энэ жилийн цэрэг татлагын нэг онцлог нь юу вэ гэхээр цэрэг төрж байгаа залуучуудын боловсролын түвшин бол харьцангуй бас өндөрсөн ийм ач холбогдолтой сайн тал харагдаж байна. Тэгээ залуучууд маань бол зарлан дуудах хугацаа аваад зарлан дуудах хугацаа авсан цагтаа хугацаанд ирж цэрэг татлагынхаа байранд орж байна. За энэ жилийн хувьд эрүүл мэндийн 8 төрлийн үзлэг онцлогоонд хамруулдаг болсноор онцлог байна. Залуучуудын хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад эрүүл мэндийн байдал харьцангуй сайн байгаач ихэвчлэн мэс засал бэлгийн замын халдварт өвчин, ил тод шивэстэг их шалтгаануудаар хасагдаж байгааг онцлсан юм. Нэмэлтээр нарийн мэргэжлийн эмчнэр нэмэх, дээрээс нь нарийн мэргэжлийн шинжилгээг нэмсэн байж байгаа. Энэ дотор ямар шинжилгээ вэ гэхээр биохимийн шинжилгээ, энэ дотор нь элэгний үйл ажиллагаа болон бөөрийн үйл ажиллагаа, тэгээ сахар, мөн цусны ерөнхий шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, тэгээд эхо 5 цол хэрэгтэй харах гэх мэтчлэн ийм шинжилгэүүд нэмэгдсэн. За одоо тэгээд ерөнхий нарийн мэргэжлийн эмчнэрээс шүдний эмч, халдвартын эмч нэмэлтээр ажиллаж байна. За дийлэнх шалтгаан нь бол нэгдүгээрт нь мэс засал, за хоёрдугаарт нь чих хамруулаа, гуравдугаарт нь бэлгийн замын халдварт өвчин бас тодорхой хэмжээгээр байгаад. Сүүлийн жилүүдэд үндсэн хуулиараа хүлээсэн үүргээ ухамсарлаж цэргийн алба хаах хүсэл сонирхолтой залуучууд нэмэгдсэнийг хэлж байна. За мөн энэ жилээ цэрэгт татагдах насны залуучууд дийлэнх нь мэдлэг боловсрол сайтай байгааг албаныхан онцолж байсан юм а.